Улсын хурлаас томилогдсон 5-7 төслийн гэрээнд дүгнэлт гаргах ажлын хэсэг зарим нууцлалын зэрэгтэй гэрээнүүдийг ээлт хот болгох шаардлагатай гэсэн байр суурьтай байна. Тиймээс компаниудын хооронд нууцын зэрэгтэй байгуулсан гэрээг засгийн газар авах боломжгүй гэсэн Монгол Улсын сайд баяр зохитой өгсөн тайлбарыг буруутгаж байгаагаа ажлын хэсгийн ахлагч Эрдэнэ Чимэг сэтгүүлчдэд өгсөн мэдээлэл ирлээ. Учир нь 60 жил ашиглаж 60 тэрбум $10 өгөхийн төсөл олон нийтэд ээлт хот байх ёстой гэсэн тайлбарыг тэрээр өгч байгаамаа. Ажлын хэсэг нийт 14 зүйл заалтаар дүгнэлт гаргах ёстой. Томилогдсноос хойш 3-7 хоногийн хугацаанд 50 гаруй хуудас дүгнэлтийг бэлэн болгоод байна. За энэ хугацаанд гэрээний эхийг англи хэлээр нь хүсч 2-7 хоногт хүлээсний эцэст авч 8 хоногт орчуулж дуусгахад орчуулга монгол эхээсээ 10 гаруй хуудасаар зөржээ. Англи эхээс зөрүүтэй байгаа материалыг одоогоор ажлын хэсэг дээр танилцуулаагүй байгаа. Тэгэхээр энэ 7 хоногт бол энэ англи монгол эхийн зөрүүг бид нар бас ажлын хэсэг дээрээ татаж авч үзэх болно. Ямар ч байсан англи хэл дээр бол гэрээ анх боловсруулагдсан юм байна. За англи хэлээс албан ёсны орчуулга бол монгол хэл рүү хийгдэхдээ гадаад харилцааны яамн дээр хийгдээгүү. Тийм учраас одоо яг англи хэлийг хэн боловсруулсан хэн монгол хэл рүү одоо орчуулга хийсэн бэ гэдэг асуудал бас тодорхойгүй байна. Ажлын хэсэг муу хугацаанд засгийн газрын 2014 оны 268 дугаар тогтоолын хурлын протокол, Energy Resource болон Шинхua компани хооронд хамтарсан компани байгуулах гэрээ, Sumitomo компанитай худалдааны компани байгуулах гэрээ, Energy Resource болон Эрдэнэс 5-7 хоорондын иршилжүүлэх гэрээ зэргийг эрүүлэхийг хүссэн ч өнөөдрийн хүртэл эрүүлээгүй гэдгийг тэрээр мөн нэмж мэдээллээ. За ажлын хэсэг хамгийн ашигтай хувилбарыг сонготол энэ хаврын чуулганд оруулах гэж яарахгүй, төслийн гэрээнүүд нь олон хууль зөрчсөн гэж үзлээ. Гэрээнээс хийх дүгнэлт нь үндсэндээ 3 асуудалд анхаарч байна. За төмөр замын асуудал дээр бол төмөр замд ямар ч асуудал байхгүй. Яг хуулийнхаа дагуу хөрөнгө оруулалтууд хийгдээд 1 тэрбум долларын хөрөнгө оруулалтаар гашуун сухад 5 толгой чиглэлийн төмөр зам бол эхэлсэн явж исэн. 600 сая долларыг Солонгосын хөгжлийн банк, Exim банкнаас хөрөнгө оруулалтаа хийн гэдэг тохиролцоонд хүрсэн. За манай Чингис бондоос бол 400 сая долларын хөрөнгө оруулалт хийгээд ингээд 1 тэрбум доллараар урагшаа явах төмөр замын үйл ажиллагаа эхлэхээр эхний ажлууд нь хийгдээд Samsung корпорац бол шалгараад ажлаа эхэлсэн явж исэн. Энэ төмөр зам өөрөө 12 жилийн хугацаанд ашгаа хөрөнгө оруулалтаа нөхөөд дараагийн 25 жилийн хугацаанд бол 1.2 тэрбум доллар Монгол улсын төсөвт одоо тээвэрлэлтийнхаа ашгийг өгөхөөр ийм ашигтай ийм төсөл байсан. За энэ шалгарсан 5 толгой дээр шалгарсан консорциумд энэ төмөр замыг өгөхийн тулд энэ төмөр замын одоо явагдчихсан ажлыг шууд дундуур нь зогсоосон байгаа. 5-7 төслийн хөрөнгө оруулалтын сонгон шалгаруулалт анханасаа явцсан эрх ашгийг хадгалсан бодлоготой хийгдэжээ гэдгийг тэрээр мөн хэллээ. Сонгон шалгаруулалтын эцсийн шатанд 6 газар тунж үлдсэн байсан ч ажлын туршлагыг 5-аас доошгүй жилээр заасан нь Energy Resource-аас бусдад нь боломжгүй байснаар тайлбарлалаа. Гэтэл Эрдэнэс 5-7 компанитай ажлын хэсэг танилцахад борлуулахад бэлэн 2.3 сая тонн хөрс хуулж олборлоход бэлэн 2 сая тонн нүүрс бүхий нийт 140 сая $10 үнэлэгдэх нүүрсний нөөц нь Чалковгийн өрийг дарах 142 сая $10 хүрэлцэхээр байгааг мэдээллээ. За энэ нь Эрдэнэс 5-7 Чалкод өргөй болж 5-7 төслийн бүтээн байгуулалтанд оролцох хангалттай түвшинд хэвээ ажиллаж байгааг онцлсан хэрэг байлаа.